Сайн уу? Бид хоёр өнөөдөр Лев Толстойн Иван Ильичийн хөл номын талаар ярих гэж байна. Лев Толстой маань Дайн ба их болон Анна Каренинагаар монголчуудын дунд маш их алдартай дэлхийд нэртэй сууд зохиолч байгаа. 1828 онд төрсөн юм билээ. Иван Ильичийн хөлөө 1886 онд хэвлүүлсэн. За ном маань болохоор манай гол дүрийн Батар Иван Ильич яг өгцөн байгаагаар эхэлж байгаа. Эхний бүлгэн дээрээ. За тэгээд үгээд яг ийм шарилн гэртээ байгаад тэгээд ойр дотны хүмүүс нэрж хацаалахаас гүцэтгээд тэгээд ер нь тэр гүцэтгэж явах явцдаа тэр өвхөлд яаж хандж байгаа юм. Иван Ильич одоо яаж хандж байгаа юм. Тэгэнгүүт энэ хүн өгснээс ямар би өгсөн биш гэдэг чинь найзынх нь тийм хандлагыг харуулж байгаа ч юм уу. Тэгээд эхнэрийнх нь бас хандлага гэдэг ер нь эргэн тойрны хүмүүсийнх нь байр байдал. Тэгээд тэр өвлийн эргэн тойронд болж байгаа үйл явдлуудыг харуулж байгаагаараа за ямар ч гэсэн Иван Ильич бол хэн тодорхой юм байна гэдгээр эхэлж байгаа. Тэрнээсээ цаашаа болохоор Иван Ильичийн амьдралын замнал эхэлж байгаа юм л да. Хүүхэд наснаасаа хуулаад аав нь бас нэг тийм шүүгч байсан. Гэтэ нэг тийм бүр шүүхийн дарга болохоор тийм том албан тушаалтай хүн байгаагүй. Гэтэ нийгэмдээ бас юм ёс журамтай гэгдэхээр тийм хүмүүст танигдсан тийм хүн байсан. Иван Ильич маань ч гэсэн хүүхэд байхасаа ахуулаад бас яг нийгмийн ёс журмын дагуу за энэ л зөв амьдрал шүү гэсэн амьдралаар ер нь амьдрал яваад исэн юм байлээ. Тэгээд нэг юм буруу юм хийсэн ч гэсэн аятайхан мөртлөө юм ёс журамтайгаар гэх юм уу. Тэгэл хүүхэд байхасаа ахуулаад сургуульд ороод дараа нь гимназид ороод дараа нь шүүхийн сургуульд ороод яваад ингээд шүүхийн сургуулаа төгснөхийн дараа дээдсийн хүрэл дунд орчиж байгаа шүү дээ. Тэндээ ч гэсэн дээдсийн хүрэл дунд нь юм бузар булааг юм уу булхаатай юм болж исэн ч гэсэн тэр бүгдийг анзаарч харсан ч гэсэн бусад хүмүүс ингэж байгаа юм чинь би ч гэсэн ёс журамтайгаа л бусад хүмүүстэй адилхан буруу хийж байгаа шүү гэсэн байдлаар өөрийгөө зүтгэж байгаа маягтай гэх юм уу. Тэгээ ерөнхийдөө тухайн үеийн нийгэмдээ за энэ хүн маш зөв амьдарч шүү. Энэ хүний амьдралын замнал хамгийн зөв явжтэй гэсэн юм дээшээгээ өсөж байгаа шулуун шугам шиг амьдралаар ер нь амьдарч ирсэн байгаа. Эхнэрээ хүртэл тэгж авсан штеп. За надаа нэг хүүхэн дурлцсан байна. Дээдсийн хүрээлт дунд нь байдаг. За тэгээд ерөнхийдөө миний нас ч гэсэн гэрлэх нас болчлоо доо гэдэг ч юм уу. Яг зүгээр л эхнэрээ хүртэл яг хайраараа гэхээс илүү хүн харахад өстой давгаа амьдрал боллоо гэдгээр л ер нь гэрлээд тэгж амьдэрсэн байгаа. Гэрлснийхаа дараа ч гэсэн гэр бүл нь бас л гаднаас нь харахад тэгээд яс журамтай гэр бүл байх хэрэгтэй гэдэг цензурыг бас тавьж байгаа шүү дээ. Тэгэнгүүт эхнэр нь ингээд ядаг чи хүүхд гаргаад зан яшин өөрчлөгдөөд гомдолтой болоод тэгсэн ч гэсэн аль болох хэрүүл маргаанаас зайлсхийгээд эхнэртэйгээ маргалдахгүй тулд гэртээ очих юм байлаа. Үзэр тоглож явах нь нэгсдэг ч юм уу. Тэг үзэр тоглодог болоод угаасаа тэгээд яг эхнэрийн ингээд бодохоор нэг буруутгаад байх ч юм хэцүүтэй нөхөр нь ингээд тоохгүй. Тэгээд яг ингээд халамж хайр хэрэгтэй үед нь яг юм сонин зан гарангууд угаас ямар ч юм гэдэг ингээд уурлаж байгаа штэ. Тэгээ бас хоёр хүүхэд нас урдаг гэдэг жаа ш. Тэгээд ямар л алхтай ах вэ тэр нэг сэтгэл зүй. Тэгэнгүүт тэрийг ойлгоё хайрлыг гэхээс илүүтэйгээр энд одоо юу вэ? Аваас усны дараа өстө азсах шиг муухай ажил болчлоо. Өстө ийм байна гэж бодсонгүй. Энээс л өстө хол идэм шүү. Юм ярьдаг юм шүү. Бараг ингээд хэрүүл маргаанаас нь цухтааж ийн гэдэг хандлага нь хүртэл хүнийг ингээд гамт байгаа хүнээ хүртэл хайрлах чадваргүй. Тэгээд бас ойлгох чадваргүй. Гэхдээ юуг хамгийн нэг тавьж гэнэ вэ гэдэг нь яг л тэр нийгмийн статус, нийгэмд яаж үнэлэгдэх, хүн харахад ямар байхаа нэг тавиад тийм л ах юм бол сайхан амьдрал, сайн хүн, ёс журамтай сайхан зүйл гэж яг бодож ирсэн. Өөрийнхөө тархийг тэгж угааж байгаа нь бүр маш тод. Одоо яг тэр амьдралынхаа өрнөл хэсэг дээр маш тод харагдаж байгаа тийм. Тэгээ одоогийн нийгэмд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ер нь адилхан байгаа шүү дээ. Тэрийгээр энэ зохиол шинэ үеийн хүмүүс уншихад хүртэл маш хэрэгтэй зохиол байгаа. Угаасаа нийгмээс өгсөн ийм амлалтууд байгаа шүү дээ. Кино миноноос харсан ч үгүй юм одоо ч гэсэн.
За чи иймэрхүү албан тушаалтай, иймэрхүү их нэртэй, эсвэл нөхөртэй, хүүхдүүд нь ийм байх юм бол за ийм гар утастай, ийм байртай машинтай байх юм бол чи бол ингээд уусаа жаргалтай байх юм байна гэл зар сурчлагаа гаргахтаа хүртэл ингээд байр авал байрныхаа түлхүүрийг авал амар жаргалтай ингээд инээж байгаа юм ингээд харж байгаа шүү дээ. Тэнгүү тэр болгоныг өөртөө ингээд агуулах юм бол чи жаргалтай байна гэсэн амлалтын дунд угаасаа хүн тасралтгүй ганцхан тэр амлалтанд итгэж одоо найдаад тэгээд өөрийгөө ч хайцсан өөрийгөө ч анзаархаа болцсон байгаа шүү дээ. Тэнгүү тэр нэг ганцхан баяр баясгалан л хайгаад амьдраад байгаа юм шиг. Ерөөсөө тэр чинь ингээд их нэртэйгээ ам өрөөсөн ч гэсэн та хоёр яаж ойлголцох вэ гэдгийг нийгэм нь хизээч тийм загвар тавьж өгөөгүй байгаа байхгүй юу? Ямар ажилтай болвол чи жаргалтай ах вэ гэсэн загвар байгаа мөртлөө. Тэнгүүт эхнэр нь ингээд жоохон эйгүү зан гарангууд угаасаа л энэ ч ёстой ёс журамгүй юм болж энэ да манай эхнэр би ч хүзрэл тоглоод явъя да. Энийг бараг тоохгүй ингээд нүдэн анаад ингээд явъя гэж байгаа. Тэр нь бас их сонирхолтой байгаа шүү дээ. Тий. Тэгээд сонгодог зохиолын гол одоо шин чанар гэх юм уу? Одоо зөв чинь 140 жилийн өмнө бичигдсэн зохиолч гэсэн 140 жилийн дараа бид хэдийн яг тэр хүн гэдэг тэр сэтгэл зүйн үүднээсээ авч үзэхэд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тийм сайн хэлсэнчлээ. Бид хэд аюугаараа өөрчлөгдсөн, ухаалаг хүч барьдаг болсон байна. Илүү гоё машинтай, илүү ухаалаг одоо робот төхөөрөмжүүд, хиймэл аюун ухаан. За тиймэрхүү юмнууд нь өөрчлөгдснөөс биш яг тэр 140 жилийн өмнө нэг хүний асуудал яг өнөөдөр хэвээрээ байгаа юм байна гэдгийг бас олж харахаар гэх юм уу. Яг л одоо нэг хэвэн зүтгэсэн юм шиг адилхан хүмүүс тийм хэвэн зүтгэсэн юм шиг адилхан гэр оронтой хэвэн зүтгэсэн юм шиг адилхан нэг юмд ингээд хэвлээд ингээд тавьсан юм шиг бүгдээ адилхан юмыг хүсдэг болсон юм шиг тэрүүгээрээ тэр үеч гэсэн адилхан л байсан байх гэсэн. Одоо чинь толгойн дээдлийн орой жоохон бомбор ах юм бол жижигэн нүртэй болоо хөөрхөн харагдана гэд тэнгүүт нийгэм даяараа шуураад толгоондоо бүр цемент хүртэл хийлгэхэд хүрж байгаа шүү дээ. Тэг чи яагаад цемент хийлгээд байна гэдг нь тэр жижигэн нүртэй хүн илүү жаргалтай байх та гэсэн баг тэр нийгмийн амлалт маягийн яваад байгаа байхгүй. Тэрнтэй л дүүхээр юм байгаа даа. Тэрнээс биш би өөрөө юу хүсэж байгаа вэ? Эсвэл энэ нийгмээс өгж байгаа энэ хүнийг ийм байвал чи жаргалтай, ийм байвал чи үн цэнтэй гэсэн тэр нэг хариулт өгсөн юм хизээч нэрээ тийм юм уугүй юм гэж асуухчгүй явж штэ. Тэнгүүт толгой руугаа 40-50 удаа филлер шахуулаад нөгөөтөө нэг 6 сарын дараа байхгүй болоод харна одоо бүр цемент тутгуулж эхэлж байгаа байхгүй юу. За юу аль чи хойруулээ босгож байгаа юм. За 2 хүүхэд нас орсон ч гэсэн дахиад хүүхдүүд тойлоод хүү охин эртээ болж байгаа тийм. За тэгээд нэг юм шүүхч хийгээд нэлээд дээгүүр ажилтай боловсралтай эхнэртэй хүүхдүүдтэй тэгээ явжсэн чинь нэг амьдралд нэг юм асуудал гарч ирдэг тийм. Яг өөрөө альбан тушаал твшингээ бодчихсон чинь өөрийнх нь өмнө нэг хүн твшүүлээд тэнгууд хүү хаа намайг яагаад твшүүлсэнгүү гэсэн чинь нөгөө хүмүүс нь жоох юм хамартаа бас төрсөн юм шиг болчингуудаа дахиад нэг өөр хүнийг урдуур нь оруулаад твшүүлчихэнгүү хил ам хийлээ тийм. Тэнгүүт нөгөө манай хүн чинь би ч бол насаараа яс журамтай явсан яагаад намайг твшүүлэхгүй байна гэж гутраад л тэгээд мөнгө төгөргөн ч хүрэхгүй тэр чинь баг цалинтай хэвээр маань ингээд энэ ажил дээр хатаах гэж гингүүтээ амралтаа авч байгаа штеп. За тэгээ амралтаа аваад ирээд үнэхээр амс хийгээд эхэлсэн чинь насаараа ингээд үхтлээ ажиллаад л тэгээд хүзэр тоглол байж исэн үнэхээр амс хийгээд эхэлсэн чинь уйдч эхэлсэн. За тэгээ уйдсан чинь төвчгийн аргагүй нэг тийм гуниг тавтж байгаа юм. Их нэртэйгээ ингээд хоёулахнаа суугаад байж чадахгүй тийм гуниг тавтаад. Гэхдээ тэр гуниг тавцсныхаа дараа нэг шийдвэр гарганаа. За тэр нь болохоор за ер нь би ингэж дээрлэхүүлж амьдрахгүй. Одоо хот руу очиод ер нь яри бэри энэ ажилласаа гарыг. Ер нь намайг ингэж үнэлэхгүй байна гэд. Гэхдээ тэр нэг юм амар их уйдаад сууж байхдаа өөрийгөө анзаараад би энэ хүртэл юу хийсэн бэлээ гэхээсээ илүү яг тэр гаргаж байгаа тэр шийдвэр нь ч гэсэн нийгэмтэйгээ холбоотой юм байгаа даа шүү дээ. Ер нь ингээд өөрийнх нь явсан амьдрал юу болохгүй байсан бэ гэхээр энэ альбан тушаал болохгүй байсан байна гэдэг ч юм. Яг тийм өнгөцгөн юмн дээр дүгнэлт тэнгүүтээ энийг л болий гэд амралтаасаа буцаж явж явах замдаа таньдаг хүнтэйгээ таарад. Тэгээд одоо Азийн
Тэнгэрийн умдгийг нэг атгаж байгаа шүү дээ. Шинэ ажилтаа болж байгаа. Тэгэл тэрийгээ хүртэл их нэртэй хэлээд л бүр маш ихээр баясан хөөрөөд л амьдралынх нь утга учир энэ л юм байна гэсэн шиг тэгээд явж байгаа шүү дээ. Тэгээд бас нөгөө эхнэр нь гомдлол өөрөө ч ингээл ажил төрөл нь бүтэхгүй амьдрал нь ингээд хэцүү болж байгаас гадна яг ингээд хоёлаа амралтаа аваад хөдөөц чинь тэр тухгүй агаад байгаагийн бас нэг шалтгаан эхнэрийнх нь харилцаа гаддаг тийм. Тийм голсон цалин мөнгө юу ингээд гадна тэгж илэрхийлж байгаагаас гадна бүр цаанаа нэг юм хайр халамж өссөн. Тэрнээсээ болоод би биенийхээ одоо тэрнийг ойлголцохгүй бас болж хөндий хүүтэй харилцаатай. Тэгээд цаа чинь нөгөө нэг юм амралтаа аваад тэгчнээ ингээд явж байгаа ч гэсэн бүр ингээд байцуу харахгүй тухгүй болоод бас ингээд за энэ тухгүй байдал маань битэрийн харилцаа гэхээс илүү миний ажил мөнгө төрөхтэй холбоотой ах шиг байна. Би ер нь явъя гэд эхнэрээ хаяад төрүүлээд явж байгаа шүү дээ тийм. За тэгээд одоо зохиолын бас хамгийн чухал хэсэг байгаа шүү дээ. Байраа засаж байгаа хэсэг. Шинээр яг байр авсан чинь л чухам л өөрсдөд нь бүх юм нь утга учиртай санагдаад л чухам л өөрт нь л зориулсан байр юм шиг одоо тэр өрөөнийх нь тоо хэмжээ энэ төр гээд тий. Тэгэл байрандаа авж байгаа бүр жижигхэн буудан ширээ хүртэл нь бүр чухам л өөрсдөд нь зориулсан юм шиг сайхан санагдал. Тэгж хөөрж баярлж явах үедээ тэр чинь ингээд шинээр юм авах гэж байгаа. Тэгээ тэр шиний юмыг авснаар сайхан амьдрал нь сайхан болно гэдэгт итгэж байгаа. Яг бас орчин үеийн үн шиг л байгаа шүү. Тэр шиг ингээд хөөрж баярлал шинэ юмтай болох гэж байгаа юм чинь бүр хөөрж баярлж байхдаа нэг үйл явдал болж байгаа шүү. Тэгээ бас тэр нөгөө ажил нь арай нэг өөр хотод байгаа. Тэр хоттой шинэ байр төрөслөхөр бол очлоо. Тэгээд нэг юм унших тусам нэг юм амьсгал ингээд дээгүүр ингээд болоод ингээд үйл явдал нь олон ингээд юм тийм болоод тасгсан. Яг тэрний нэг хэсэг нь ч гэсэн адилхан. Яг тэр богонд тэр найзлаагаа даралтаа шинэ ажилд ороод тэгснэ яг хүссэн байр нь алдаад тэгэл яг тэр хүссэн байраа яг дээгүр зэндааны хүмүүс цэцэг шиг яг тийм гоё болгоод тогтчулъя гээл. Тэгэл тэр тавилгуудаа ч гэсэн ингээл хучин юм зардаг дэлгүүрээс гоё тийм дээд зэндааны тавилга хямдхан олж малдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө ихэр хүүхдүүд нь нөгөө хөдөө байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд өөрөө ингээд тедэрцтэй хэлэхгүй байжгаад уцаар болохоор тэгээ уцаар явахтаа болохоор яг тэр байгаа байдлаас арай доогоор юм шиг ярьж мараал. Тэгэл зү ганцаараа ингээл яагаад ажил хичээгээл ажил дээрээ хүртэл ингээ хурлынхаа үеэр хөшөөнийхөө тухай бодож модод хан манныхаа тухай бодож модсон сууж идэх юм те. Тэгээ тэр нэг юм ажил нь бүр ингээл маш цугатай болол яг тэр хийж байгаа тэр нэг процесс нь өөртөө ингээл улам таалагдаад тэгээд явж яснаа нэг юм хөшиг тогтоож жагаад сандалнаас ингээд очиж байгаа штэ. Тэгснээл дараа нь ихнэр нь гэртээ ирээл ингээл бүр ингээл ямар гоё ясныг тэгтаа гэл тэр ихэн тийм. Тэгснээл өөрөө яаж тэр сандалнаас очиад ямар ахвалцтай тулдаа гэмтэл бэртэл авалгүй ясаж үлдсэн гэх нэг юм тухайгаар яг нэг юм бөөрнийхөө хэсгийг жоохон цохоод тэгээд тогтчихлаа ш. Барин надаас өөр ахвал самбаагүй хүн байсан бол гөхөх байсан гэдэг. Тэр ярьдаг да. Тэгээд нэг тийм хэрхэн тийм ахвал самбаатай юу байгаа вэ гэдгийг нэг магтуулах гад гэх юм уу тайс. Уусаа тийм их зүйл ингээд хийцэн байгаа. Хичээсэн шүү гэдэг байгаа ш. Бас нэг бодлоо. Тийм. Яг хүртэл нэг юм тэр хүний хувьд бол маш юм тасралтгүй тэр нэг юм амьсгал ингээд дээшээ болж байгаа шиг амьдрал нь тасралтгүй өсөж байгаа юм шиг тийм. Яг бусдын л адил амьдрах гэж хичээж байгаа нэг юм одоо чирэгчгүй хамсан амьдрах юмсаа. Яг бусдын адил амьдрах гэсэн чинь өмнөх ажил нь болохоор чирэгдээд байдаг шүү дээ. Тийм мөнгө. Тэнгүүд яг тэр нэг гэрээд очиулаад яг нэг юм чирэгдэж өгчихгүй хүн шиг бусдын адил яг ингэж болж ирж байгаа гэх юм уу. Дээгүр зэндааны хүмүүс гэртээ ороход хүртэл нүүр улаагааргүй тий дайл цайлаад ингээд явахд хүртэл мөнгө төгрөг үр зээлэнд орчихааргүй яг нэг юм бусдад харахад яг боллоо гэдэг үе дээр өвдөж эхэлдэг тий тэгэл болохгүй байна гэд тий одоо бол яг өвдөлтийнх нь үе нэг эхэлж байна. Тухайн үедээ бол жоохон өвчөнтэй байж байгаад арилчлаа гэж тэгжсэн нэг юм 2 сарын дараагаас нэг юм аманд нэвгүй гашуун ч юм уу нэг тийм амтагдчих эхэлж байгаа шүү дээ. Тэгээд шүүн чөвдөж чадах юм билаад тэгсэн нэг юм царайн цанхиогоо түн харахад нэг юм яг л өвдсөн юм шиг боллоо тэгэлцүү байдаг шүү дээ. Өвдснийх нь дараа гэрэхнийх нь
ялангуяа эхнэрийнх нь яаж хандж байгаа. Тэгээ эмчээ яаж хандж байгаа хандлагууд бас нэлээд гарч байгаа. Тэгээ өөрөө ч гэсэн өвчнөө ерөөсө хүлэн зөвшөөрөхгүй. За би угаасаа л идэгчхийн хэмжиндээ гэд ялангуяа эхнийхээ үе тэр хүлэн зөвшөөрөхгүй байгаа үе ер нь нэлээд гарч байгаа шүү дээ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь яг бүр өвчнөнд бүр сүүл үе рүүгээ ороогүй ч гэсэн жоохон юм өвдөлттэй байх үедээ найзуудтайгаа ингээ хүзүр тоглолдог ч юм уу шүүгчийнхээ ажлыг хийх гээд ингээ явж ангууд баг зэргийн өвдөлттэй байхад л энэ бүхэн чинь ер нь утгагүй юм байсан юм шүү. Би ер нь юу хийгээд ингээ суугаад байгаа юм гэдэг ч юм уу. Гол нь хүртэл тийм жижигхэн ухаарлал орж ирж байгаа нь бас сонирхолтой байсан. Тэгсэн ч гэсэн хүлэн зөвшөөрөхгүй ингээл бүр тэр чигт нь өөрийгөө дараад л яваад л байгаа шүү дээ. Өвчин улам удаал одоо за тийм бодол маш жоохон ингээд дүржилдэг гэж бодоход тэрийг эсэргүүцэх тэрнээс их юм бодол нь болохоор би зөв юм хийсэн. Би энэ хүртэл ингээд маш зөв юм ингээд хийж ирсэн байтал яалаа гэж намайг ингэж өвдөх үү? Тийм яагаад би вэ? Тийм яагаад би гэж тэнгүүтээ 45 настай байгаа шүү дээ. 45 настай хүн гэдэг чинь бол яг тэр үеийн тундаж наслалтаар бол тэнц залууд орохгүйсэн байж болох ч гэсэн яг л нөгөө бүх юмаа тэр нэг бусдын зиндаанд тавьчаад яг эд гоё амьдэрдэг үе минь гэж бодсон болохоор их харамсалтай байсан байх гэж бодсон. Бас гэрээ дуусчаад нэг юм уйтгартай бас болж эхэлдэг амьдрал нь. Гэтэ өвдөхөөс өмнө дуусангуудаа яг тэр заа дээр нэг юм өдөр алгаа ингээл энийгээс тэгээ тэргээс тэгээл маш юм завгүй байсан. Бүх юм нь хүлээлт гэх юм уу хүлээлт нь ингээд билээд дуусны дараа нэг л тийм гонигтай ч юм шиг санагдаж эхэлдэг үе бас гардаг шүү дээ. Тийм нэгэнт ингээд засаа дууссан юм чинь. За ингээд сайхан гэртэл болвол угаасаа утга учиртай боллоо. Оо вау гэл хичээж авах үедээ тэрэндээ л хүрх гээл маш их жаргалтай хичээж идэл яг үнэндээ дуусаал ирсэн чинь биш байсан юм байна л гэл үнэхээр бүр цаана байгаа хүн тэгж бодсон байх л гэж бодоод байгаа. Тийм тэр чинь нэг юм гаднаас хаагаад байгаа шүү дээ. За ийм сайхан ингээл ажил албатай л болчихвол гэл ажил албатай болж байгаа юм. Эхнэр хүүхдтэй олчвол гэл эхнэр хүүхдтэй болж байгаа юм. Тэгсэн чинь нэг л биш байгаад болохоор за тэгвэл ингээд гэр орноо засчихъя гэл тэгээд тэр бүгдийг хийсний дараач бас нэг юм гонигтай байгаад. Тэгээд бүр цаана тэрийг дандаа ийм гаднаас хайж ирсэн гэх юм уу. Тэгээ яг тэр өвдөлттэйгээ нүүр тулсныхаа дараа өөртөөгөө ер нь нүүр тулж эхэлж байгаа гэх юм уу. Тэгэнгүүт яг саяны ярьсанчлан тэр ажил алба өөрийнх нь тэр нэг юм бусдад ингээд яг л тийм шудраг үнэн юм шигтэй нэг юм ажил дээрээ тэгж ханддаг өөрийнх нь тэр байр суурь тэгээд технэр хүүхдтэй ханддаг гэр бүлтэй ханддаг тэр хандлага ер нь ингээ өөрийнх нь тэр нэг юм хүрх гэж ирсэн тэр бүх зүйлийн өмнө нүүр тулж байгаа гэх юм уу. Оо энэ чинь яг үнэндээ ингээд үнэн байсан юм уу? Яг үнэндээ энэ миний энэ одоо үнэн гэдээ явуулсан юм чи юу вэ? Гингүүд тасралтгүй нөгөө талаас нь би өөртөө юу ч буруу хийгээгүй. Энэ бүгд чинь миний амьдрал утга учир. Энэ бол өөртөө хамгийн зөв сонголт байсан. Би өөртөө хамгийн сайнаар хичээсэн. Тийм байтал яагаад гэд нэг юм буцаагаад тэгэнгүүтээ бараг тэр биеийнх нь өвдөлтөөс илүү сэтгэлийнх нь шаналл нь бараг илүү их зоожсэн гэдэг жаа шүү дээ. Тэгээд амьдралаа бараг ихнээс нь ингээл дахин бодоол. Тийм. Тэгэл бараг тэр өвдөд энэ өвчин бараг хизээч харахгүй юм байна. Улам л ингэ нэмэгдэх юм байна. Тэгээд эмчтэр очсон ч юм уусан ч ер нь яасан ч бараг л ингээд нөлөөлөхгүй мэн гэдгийг ухаарч эхэлж байгаа. Тэгээд нэлээд имлэг яваад. Тэгээд тэр эмчнэрийн хандлагыг хараад тэгээд бас ингээд амар найдвартай харцаа байнга эмчнэртэйгээ ингээд тэгээд шүү. Энэ ер нь хэр ноцтой вэ гингүүд дандаа бүгдээрээ ингэ тойрлоод иддэг тийм. Тэгээд тэрний дараа ингээд за хэрэг би хэм бол ер нь хэр ингээд амьдрсан бэ гингүүд тасралтгүйдс хамгийн зөв байхад яагаад заавал би гэж гэдэг байгаа юм шиг. Тэр чинь одоо бүр өвчнөөсөө гадна өөрийгөө үхдэг тийм орчхой гэдгээ хүртэл хүлэн зөвшөөрөхгүй байгаа шүү. Их сургуулийнхаа лекцэн дээр нь Каин талаар гарч байгаа шүү. Кай бол өөхөх нь гарцаагүй. Каин тэр нь одоо Кай өөхөх зүг болохоос үнэн болохоос миний өөхөх бол ерөөсөө биш ээ. Яагаад гэж би ч н одоо ингээд миний дурсамж, миний мэдрэмж одоо тэр нэг ээжийнхээ хормонд зүгдчихсэн тэр ээжийнхээ хормог
хормоо дэврүүлжсэн тэр хүүхэд яваа илээч би өөх гэж юу гэж тэгж байгаа шүү дээ. Чи өөрийгөө ингэж өгтөг оршихуу гэдгийг ч хүлээн зөвшөөрөхгүйгээр амьдсан байгаа байхгүй юу? Хэрвээ үнэхээр өөхнө гэдгээ хүлээн зөвшөөрөх гингүүд одоо хүртэлх амьдрал нь юу болсон бэ гэсэн нэг юм амар харамсал ч юм уу. Нэг юм хаалт байгаа шүү дээ. Бараг өвдөд хэвтээд ажил гараад тэгээд ингээд гэртэл нэг юм цагийг өнгөрөөдөг болоод тэгээд үхэлтэйгээ эвлэрч эхлээд хин талын нэг юм зөвтгөж байгаа бодол нь ингээд эзлээд тэгээд асар их юм шанал зовлонтой байж ахта өөрийгөө нэг юм нөхөнд ингээд гаццсан байна гэд. Тэгээд намайг энэ нөхөнд гацааж байгаа юм юу юм болоо гэтгсэн чи яг тэр өөрийнх нь амьдралаа тасралтгүй тэр юм худал хормог гэвчсэн тасралтгүй ингээд зөвтгөөд хизээч тэр үнэнтэйгээ эвлэрч чадахгүй байгаа нь үхлийг асар муухай болгож харагдуулаад тэгэнгүүт тэр нь ингээд яг юм гаццсан юм шиг санагдаа. Тэгэд үхэлтэйгээ эвлэрэх юм бол өөрийнхөө үнэн төрхтэй эвлэрээд тасралтгүй дэшээ өсөд байсан юм. Яг энэ тэнцвэрхнэр хэрвээ энэ ингээ худлаа юм бол тасралтгүй доошоо уруудсан тэг энэ тэнцүү юм байна гэд ухаарж байгаа шүү дээ. Тэгмэд яг тэгж ухаарж байгаагаараа тэр нэг юм нүхэнд ингээд гацаад хашаачгүй болсон байсан нь нэг юм урагшаа болоод нүхнээсээ ингээд үхэл рүү очиж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлж байгаа шүү дээ. Юуны төлөө байсан бэ энэ бүхэн? Яг үнэн байсан юм уу миний амьдрал? Тэгээд үнэхээр үнэн биш байсан бол одоо хараа яаж амьдрах юм бэ гэж юу хүсэж байгаа юм бэ гэдэг юу хүсэж байгаа вэ гэдэг хүртэл нэр асууж байгаа. Тэгэл яг үнэндээ амьдрал маань сайхан байсан шүү гэж одоо ингээ хэцүүлж бодгоол оролдонгууд одоо байгаагаасаа ингээд ухраагаад бодонгууд юу ч байхгүй ганцхан хүүхэд наснд нь л байсан байна гэд. Тэнгүүд тэр нэг хүүхэд байхтай байжсэн хар чавааныхаа амтыг л одоо санаж байгаа шүү дээ. Тэнгүүд миний хамгийн дуртай Monster гэдэг нэг юм аниме үү. Тэрэн дээр нэг юм таван халбах сахар гэдэг нэртэй ингэдэг байхгүй юу? Нэг юм алуурчин байжгаад хөлсний алуурчин тэгээд хүнийг ингээд мөнгөөр алдаг тийм алуурчин байжгаад алуурчин байхаа болсон гэд. Тэг яагаад болсон юм бэ гэд асуусан чинь нэг хүнийг алах гээд ингээд буугаараа ингээд анилаад тэгээд хөвтөжсэн чинь нөгөө хүн нь ингээд кофе руугаа ингээд 5 халбах сахар хийсэн гэдэг. Утгаж жагаад ингээ уугаад амар тамшаалаад уугаад ингээд инээмсэглээд маш жаргалтайгаар уунгууд тэр кофеных нь амт нь ингээд аманд нь ингээд амтагдсан. Яг тэр үед яг ад жаргалын тэр хэсгийг ойлгосон гэх юм уу. Тэгээд тэрнээс хойш нэг ч удаа хүн алгагүйгээд тэгээд хүн алах амархан чихэрний амтыг л мартчихад болно гэдэг. Тэрэн дээр туслах нь герасимын тухай гарч байгаа. Тэрнээс гадна тэр герасимаас бусад бүх хүн өрт нь хөдөл хормог хандж байна гэд асар их юм уурн урж байгаа шүү дээ. Эхнэрэж тэр хүүхдүүд нь ч тэр тэгснээ тэр эмчнэр тэр найзууд нь гэд бүх хүн өрт нь хөдлөө хандж байна. Намайг өөхийг гарцаагүй өөхнө гэд гарцаагүй өөхөлтэйгээ нүр тулж яхад хинч намайг өрөвдөж хайрлахгүй байна. Өөр юм өвчтэй нэлэх хүүхд шиг намайг юм асарч өрөвдөж хайрлаасай гэд туссан чинь хинч тэггүй. Яг зүгээр байсан юм шиг өө чи тэгээд цагаараа юм ууж байгаа юм те уухгүй байгаас болсон юм шүү дээ гэдэг ч юм уу. Эхнэр нь ч юм уу хүрээлэл нь ч юм уу ер нь яваа хэлжтэй адилхан хүн байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд өвдсөн хүн хажууд нь ингээд байгаа нь баг ёс зүггүй бас байгаад байж магадгүй. Оо энэ одоо имээ угаал байж байна үстэй гэлээ. Тэгээ яг нэгэн бодлын тим юм байж болох ч гэсэн нөгөө талаараа бас юм амар хэм хүлээн зөвшөөрөхгүй л тэгээ тэрийг одоо нөгөө хүнийг өрөвдөөд л амар яах юм бол өөрсдийнхөө өвдөн нөхөн гэдгийг ч баг бодохгүйгээр тэгээ явж байгаа шүү дээ. Тэгээ Герасим л яг өөрийг нь бүрэн хүлээн зөвшөөрдөг төө. Тэгээд үнэхээр хүндээ хандж болох сайхан сэтгэлээр хандж байгаа шүү дээ. Бүр шүнжэнгөө тэр чинь хүлийг нь мөрөн дээрээ тавиад сууж муугаад бүр үүр цайлгсан гэд хүртэл гарч байгаа. Тэнгүүд яг Герасим өөрт нь яг үнэн шудар хандсан учраас Герасимын л хажууд баймаар санагдаад. Герасимын хажууд байхад л баг өвчин нь илүү бага болсон юм шиг санагдаад тэгээд байгаа шүү дээ. Тэнгүүд яалтчгүй энэ хүний зовлонгийнх нь их болгоно дотор зовлон байгаа байхгүй. Харин тэгээ яг тэр өөр бусад найз ч юм уу тэр хүмүүсийн ханд ирээд байхаар өөрөө нэг юм яг тэр ёс жарамгүй хүн болж харагдах гээд
болоод байгаа юм шигтэй өвдсөн байгаа болохоор бас нэг тийм хэсэг гэсэн да. Тийм шүү дээ. Тэгэж бодохыг ингээд мэдрэгдэнгүүт миний ингээд энэ муухай үнэр ч юм уу тийм баад байгаа юм л үгээд нэг юм бодох төсөөд тэгээд байдаг. тэгсэн чи Герасимаас ингээд асууж байгаа шүү дээ. Өө чамд ингээд хэцүү байна уу гэсэн чинь өө юу нэг хэцүү ах үдээ. Өөсөө бүгдээрээ л өхөн шүү дээ. Тэгээд намайг ч гэсэн нэг өдөр ингээд өвдөд өгч яхад хин нэг юм надад яг ингэж хандаасаа гэж хүсэж байгаа болохоор л би ингэж хандж байгааг ингэүүд Герасим болохоор магадгүй нэг өдөр гээд ингээд хөвтөж байхдаа маш юм утга учиртайгаар хүлээг хүлэн зөвшөөрч чадхаар тийм хүн байгаа учраас хүнд яг юм хүнлэг хандаж чадж гэн гэдэг тэр санаа гараад тэгээд тэр үнэнтэй нүүрт болж чадж байгаа хүн учраас тэр Ева Элиж үхэлтэйгээ нүүрт болохгүй ингээд асар юм тухгүй ах үед Герасимтай хамтаа хар тогтоолж гэн гэдэг нь магадгүй Герасим аль хэдийн тэр үхэлтэй нүүрт болсон хүн учраас тийм үнэн байгаа ах гэдэг тийм бас гарч ирээдсэн тийм. За өвдөх үеийн дараа ер нь өөхөх үеийн ингээд гарч ирж байгаа шүү дээ тийм. За ер нь өглөө. Тэгэнгүүтээ за 2 сар ер нь үдсэнээс хойш болсныхаа дараагаас эхлээд яг оргил хамгийн хэцүү үе дээр ирж байгаа шүү дээ. Орфин банк тариулаад тэгснэ хамгийн хэцүү үе нэрэнгүүт яг нүрт толж байгаа гэсэн. Өмнө нь л ингээд цухтаад байгаа шүү дээ. Бодлоороо ингээд тасралтгүй юм бодол бодоод бодлоороо ингээд ядаг чинь зөвтгөөл ингээл жоохон алсуураас ингээд ирж байгаа шүү дээ. Одоо өөрийнхөө үнэтэй нүрт толох үед тэгсээ яг ортож эхэлж байгаа үе нь яг тэр үхэж байгаа үе хоёр нь ер нь нэлээд давцж байгаа гэх юм уу тийм шүү дээ. Тэгээд тэр чинь нэг юу үнэн байсан бэ гэж дотроо ухаад утсан чинь өөрийнх нь дотор нь хүүхэд насны үед нь ч юм уу залгахт нэг юм үнний хэлтэрхий байсныг бас ингээд ухаарад идэв шүү дээ. Яг үнэндээ бол бусад хүмүүсийн энэ буруу юм байна да гэж бодох мөчөд төрсөн тэр өөрийнхөө бодлуудыг шууд үлдэн хөөгөл тэрийгэ бүр дарж хайсан, нухчин дарсан байгаа шүү дээ. Өөрийнхөө үннийг тэр жоохон тэр шударгасны байсан тэр мэдрэмж нь үнэн байсан юм шүү. Тэгээд тэрнээс бусд нь хутлаа байсан юм шүү гэд бүрээ бодож байгаа шүү дээ. Нэгэн тийм хойно өгсөн ч яах вэ гэд нэг юм хүлтэйгээ нүүрт толж байгаа гэх юм уу. Үнэн бол муухай ажилласвал шүү дээ тий. Тэр тэгэнгүүт манай хүн чинь болохоор сайхан амьдарсан гэд тийм сайн сайхнаас зүгдээд дөрөөсөө тавьж чадахгүйснаа тэр нэг юм муухайтай нэвлэрж байгаа гэх юм уу. Яг амьдарсан шиг амьдраагүй минь гэхэр нэг юм хэцүү байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрнтэйгээ ингээд эвлэрж байгаа нь хүлтэйгээ эвлэрж байгаа хоёр бас яг тэнцүү гэх юм уу. Тийм баха. Юм байна гэдгийг бас харуулж байгаа нь их өргөн заагаад байна. Тэгээ яг бүрээ эвлэрэл орилж эхэлж байгаа шүү дээ. Тийм. Гэл одоо 3 хоног 3 өрөөний цаанаас сонсогдохоор орилжсэн гэд тэр орилж байгааг нь болохоор тийж удаад байгаа юм. За хүүхэд байхдаа нухчин дардсан байсан тэр үнэхээр өөрийнх нь дотороос өөрөө тэрний ингээд өөрийгөө ингээл зөвтгөөл байж ахт үед ингээл тасралтгүй нэг юм дарагдсан байсан байгаа даахгүй юу. Тэгэхэд хүн чинь ингээд өөрийнхөө бүр үннийг дарсныхаа бүр 40 хэдэн жил явсан нэг тийм гашуудах тийм гашуудал хэрэгтэй байгаа даа. Юу ч дуурахгүй дарддаг ч юм уу, өөр юм бодоод ч юм уу, эсвэл өөр юмыг үн цэнтэй гэж итгээд явангууд цаана дарагдсан юм ингээл бүр тасралтгүй тархин дотор нь ингээл чивчигнээл тэгэл байж байгаа юм шиг санагдаад байгаа. Тэнгүүд тэр нэг 45 жил дарагдсан өөрийнхөө хойноос үрсэн амьдралынхаа хойноос гашуудаад 3 хоног орсныхаа дараа зүг зүгээр болчдөг таа. Бүр төгсгөлтөө бүр тис өөр юм боддөө штеп. Иргэн тойрныхоо хүмүүсийг хүртэл хөөрхийлүүд энэ хүмүүсийг ч гэсэн ингээд зовоомооргүй байна. Ямар сайхан юм бэ гэсэн бодол хүртэл орж ирж байгаа штеп. Ганцхан өөрийгөө л ингээд бодоод ангууд өглөн ингээд асар юм эвлэрч халамгүй юм байснаа. Бусдыг ингээд жоохон ч гэсэн ойлгоод бусдыг бодож эхлэнгүүд өглөлтөө эвлэрч байгаа нь бас нэг юм амьдралын сайхныг жоохон ч гэсэн амталж байгаа гэх юм уу тийм бусдыг ойлгох, бусдыг хайрлах чи ямар сайхан юм бэ гэдгийг бүр цаавар юм эргэлтийн мэдрэмж төрөөд тэр нь ч гэсэн тэр өглөлтөө эвлэрч байгаа тань зэрэг шоу ингээд төрж байгаа юм. Тиймэрхүү одоо бусдыг хайрлах, бусдыг ойлгох, бусдыг хүлээн зөвшөөрөх чинь хүртэл амьдралын утга учирын нэг хэсэг байгаад байж болох юм гэдэг санаа гэх юм уу. Хүлээс айжсэн урдын дадал зуршлаа тэрээр хайсан ч огт болсонгүй. Хаана байна? Ямар өхөл?
Үхэл гэх чинь байхгүй болохоор ямар ч айдас алга. Үхлийн оронд гэрэл харагдав. Оо ийм байдаг байх нь ямар баяр баясгалантай юм бэ хэмээн тэрээр гэнэт чанга хэллээ. Тэгээд ер нь тэг хамгийн сүлд нь өгч байгаа. Хүн тэрхэд тусч байгаа шүү дээ. Нэгдүгээр бүлэгтэр нь найз нь ингэ царайг нарсан чинь маш юм амарлангууд дүрийг олоод ингэ царай нь гэрэлтэй ч юм уу ямар нэгэн байдлаар юм ухаарсан юм шиг ингэ болчихсон байдаг те. Тэгмэд хамгийн сүүлийн тэр хүүх агшиндаа мэдэрсэн тэр юм нь яг тэр үгснийхаа дараах царайнд нь ингэ боссон юм шиг. За нэмэлт тайлбар гээд ард нь насна гэсэн үг хааш те. Энэ хүн маань бодит хүн байсан. Тэр бодит хүннээс сэдвүүлж энэ зохиолоо ингэ бичиж байгаа. Тухайн яг тийм шүүгч хүн байгаад хүүхийнхаа өмнө амьдралаа хэрэгцүүлээ төгөлтэй ингээд нүүр тулаад тэг хамгийн сүлд нь бас ингээд адилхан иймэрхүү процессыг тэгэнгүүт яг тэр хүний санаа авч бичсэн гэдэг нь бодит хүн байсан гэдэг нь бас амар сонирхолтой гэх юм уу. Тэг миний бас хамгийн дуртай кинонуудын нэг болох Seventh Seal гэдэг үхлийн тухай үхэлтэй нүүр тулж байгаа хүний тухай гарч байгаа кино бас яг энэ Ива Эличиг үхлийг уншиж хахад яг ингээд нүдэнд харагдчихсан л та. Seventh Seal дээр болохоор яг энэ болохоор юм бодит зохиол байгаа шүү дээ. Бодит зохиол болохоор жинхнээсээ л өвдөөл өгч байгаа тийм. Seventh Seal дээр болохоор юм нэлээд абсурд abstraction чанартай яг үхэл нь хүн болоод ирээд нүүр тулж байгаа. Гэтэ нүүр тулж байгаа гэдэг утгаараа ер нь яг л тийм хөлтэй хүн нүүрэл тулт юм байна гэдэг ингээд хэлж байгаа юм шигтэй. Гэхдээ нэлээд марцсан тийм хөрхөн кино 1956-ны кино харцаагаа гэдэг. Тэгээ тэрэн дээр болохоор ингээд нэг хүн дээр хүлээ ирээд өө чиний хөх цаг болсон байна. Одоо ингээд намайг тагаад гингүүд нь нөгөөдг нь юм хөрхөн авчин зайл ирлээ. Өгөөдөө шатар тоглоё гэд. Тэгэд ингээд шатар тоглоод яваад идэг та. Тэгээ тэгж явах та нэг юм гэр бүлийн хүмүүстэй танилцаа найзалдаг шүү дээ. Тэгээ тэр жижиг сажиг юм үйл явдал болоо тэр гэр бүлийн ч юм уу найз нөхдийн тэр нэг юм холбоон дээрээс бас жижиг ганц жаргал амьдралын утга учирыг ойлгоод тэгтэл тэр хөлтэйгээ бас тэмцэлцээр гэдгийг шатраа тоглосоор тэгтээ бас тэр хөлөөсөө ингэ асууад идэг та амьдрал одоо бурхан байд юм уу бурхан байгаа бол яагаад намайг ингэж хаврахгүй байгаа юм бэ тэгвэл амьдралын утга учир гэж юу юм бэ гэдэг чим юм хөрхөн философик асуултууд асуугууд нөгөө талаас нь ямар ч хариулт хэлэхгүй тэгтээ ингэ өөрөө хөлтэйгээ тэмцэлж байхдаа шатраа тоглоо явж байхдаа жижиг сажиг юм амьдралын үйл явдлуудаас ингээд аз жаргалыг олж хараад тэрүүгээрээ ингээд нэг юм сэтгэл нь ингээд өрж байгаа ч юм уу тиймэрхүү мэдрэмжүүд ингээд төрөөд яваадснаа хамгийн сүүлд нь тэр нэг юм гэр бүлийн танилцсан хүмүүсээ ингээд нэг юм жижигхэн зайл хэрэглээд ингээд шатрынхаа нэг юм хүүхжилөө нонгуудаа ингээд цухтаалгах жаа штэ тэгэнгүүтээ цаашаага тэр хүмүүс нь амьдраад өөрөө болохоор тэгээд хүлээд агаад ингэ явж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр чинь бас ингэ өхлийн бүжиг гээд нөгөө юм таарсан хүмүүс нь нилээд өгнө бас ингэ бүхэл аваа явчихж байгаа ш. Тэгээ ингэ дагаад ингэ тий өнөөрөө өхлийг дагаад бүжиглээд ингэ явангууд яг нөгөө нэг амарсан найз нь болохоор голын ирдэгчлээ ингэ суугаад хараад ингэ гахад ингэ хараад үлдчихэж байгаа. Үхэл гарцаагүй за ирэх нь үнэн тэгтээ амьдралаас үргэлжлэх нь үнэн гэдгийг хэлж байгаа юм шиг тэр кинон дээр ингээд тасаар их зүйлийг харуулж идэг. Тэгээ тэн дээр ингээд гардаг хамгийн хөөрхөн юм ишлэлтэй. Өө чиний наад өгзөгч чинь чамайг ингээд дагаад насан турш явж байгаа шиг үхэлч гэсэн чамайг насан турш чинь яг адилхан дааж байгаа шүү гэдэг тийм нэг хэсэг нь хүртэл амар хөөрхөн тий. Тэгээд тэрэн дээр болохоор бас л юм амьдралын ингээд хөл ирсэн цагт хүн ингээ амьдралын утга учирын тухай ингээд боддог. Тэгээ тэр амьдралын утга учир нь насан туршдаа ингээ хаагаад байсан асар тийм хол том зүйл биш. Зүгээр л амьдралд тийм жижигхэн тохиолддог юм жижигхэн үзэлцэгний хамт ч юм уу те. Эсвэл ингээ найзуудынх нь халуун талаа сэтгэл ч юм уу. Зүгээр л энэ гэр бүлийн аз жаргал ч юм уу. Тим юмд байсан юм байна гэдгийг ингээ ойлгоод өгч байгаа юм шиг. Тэгэнгүүт ер нь энэ үхлийн тухай бодох те үхэл нэг өдөр гарцаагүй ирэх тухай бодох чинь үхлээсээ айх ч юм уу муу ярлах ч юм уу муухай зүйл гэхээс илүүгээр хүний амьдралыг илүү утга учиртай болгож байгаа зүйл л байгаа. Жишээ нь миний хамгийн дуртай нэг юм шүлэг бараг юм 20 настай дэжлээ анх удаа ингэж уншаад тэгээд тэр төсөглийнхэн дөрөв мөрн ингэж миний амьдралын бараг юм чиг шугам болсон гэх юм уу. Тэгээд тэр шүлэг маань болохоор аюур заны бясалгал гэдэг өөр дээр нэдэг. Хөлөөс авчин суугч
салхинд хийсэн явагч минь амьдралын утгад төсгөлдөө байдаг. Санаандгүй болгоомжгүй л бид залуу явдаг. Сайхан өвгөн байхал хамгийн хэцүүг дандаа мартдаг гэд нэлээд урт шүлгэлтэй. Гэхдээ миний ингээд хамгийн дуртай дөрөв мөрний мөр гэх юм уу. Тэгвэл энэ дээр ингээд маш их зүйлийг ойлгож болохоор саяны кинон дээр, саяны номон дээр ирсэнчлэн амьдралын утга учирыг ойлгоод тэг үнэхээр сайхан юм ухаарад хөгшрөөд сайхан хөгшрөн гэдэг чинь ямар сайхан зүйл вэ? Тэгээд энэний дараа хүлтэй нүүр тулсан ч яах юмгүй. Хүлтэйгээ эвлэрээд хөгшрөн гэдэг чинь ер нь ингээд юм холбоотой зүйл байгаа байхгүй. Тэнгүүд сайхан өвгөн болох гэдэг чинь за тэгвэл юу юм? Гингүүд өглөө сайхгүй бах тий. Тэнгүүд сайхан өвгөн болохын тулд үйл яах хэрэгтэй ингэвэл ийм санаандгүй болгоомжгүй залуу явах биш. Ийм утга учиртай амьдрахыг хэлж байгаа юм байна. Тэгвэл утга учиртай амьдрна гэж тэгвэл юу гэлээд байгаа юм. Гингүүд магадгүй хүн болгон дээр өөр болохоор хүн яг ийм өөрийнхөө доо нүүр тулаад үнэнтэйгээ нүүр тулаад тэгээд ингэж бодох юм болов. Энэ ном маань угаасаа өвглийн тухай ном юм шиг мөртлөө амьдралын утга учирыг бодуулах тийм сайхан ном байгаа учраас сонгодог тохиолдолд бас ороод явж байгаа. Тэгэнгүүт яг яаж амьдрах юм бэ гэж тэгж байгаа шүү дээ. Яавал утга учиртай амьдрах юм бэ гэж байгаа. Тэнгүүт бит хоёр Виктор Франклийн Хүмүүний утга учирын эрэлт дээр утга учирын талаар бас дугаар гаргасан байгаа. Тэрийг бас үзээрэй. Хүн өөрийнхөө өмнө эзэн болоод өөртөө нүүртлээд өөртөө ажиллаад дахиад нэг юм дахин төрөх гэдэг яриад байгаа шүү дээ тий. Өөрөөсөө дахин төрөх гэн. Дахин төрөх гэдэг чинь нийгмийн хувьд сайн дүр төрхийг бүрдүүлсэн байсан. Аль хэдийн нэг юм ээж аавын сайн хүүхэд болцсон байсан. Тэр нэг дүрнээсээ мултарч гараад өөрийгөө дахин төрүүлэхдээ амьдралын утга учир болоод хайр, үхэл, үнэн гэдэг иймэрхүү одоо асуултуудыг хүртэл өөрийнхөө өмнө тавиад тэрэндээ хариулаад эрэл хайгуул хийгээд тэгээд бодоод бараг тэрний тараад ирж байгаа юм шиг тий. За тэгээд дараагийн номороо уулзцгаая баяр таа.